2023-аас 2024 оны хичээлийн жилийн тайлан төлөвлөгийн үйл ажиллагаанд эрхэм олон шавнараа хүндэтгэлийн талбайд өрн залъя. Даасрын багштай 12-ын анги Өсгөл аймгийн хөлбөмбөгийн арга шалгаруулах тэмцээний 19 удаагийн аргыг анги хамт олнороо хийсэн бахархалт хамтаад үлээ. Амжилт хүсэж баяр хүргэе. Тэргүүл багш Гэрэл сүрэн багштай 11-ийн бэнгийн хамт олноо халуун галах ташилтандор өгтөн авцгаая. Гардын насрын дөрвөн ажилтан тэргүүл багш Оюун гадаагчтай 10-ийн ангийн сурагчдыг өрж байна. Батсалын тэргүүний ажилтан биеийн тамирын тэргүүний ажилтан спортын мастер тэргүүл багш Баярны багштай 9-ийн ангийн хамт олныг өгтөн авцгаая. 2023-аас 24 оны хичээлийн жилд 9-р ангийн сурагчдын дунд Өсгөл аймаг зохион байгуулсан Монгол улсын Мас олимпиадын аврагын алтан медалийн зөөсөн эрхэм хамт олон билээ. Баяр хүргэе. Сайн байцгаана уу эрхэм хүмүүст. Эрдэм багш нар ажилчдаа албан хаагчдаа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сурагчдаа шавнараа эрхэм эцэг эхчүүдээ. Гадаад улсын хөлгийн сургалтын ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн 23-аас 24 оны хичээлийн жилийн бидний бахархал тайлан төлөвлөгийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсныг болгоё. Ирээдүйд тэмүүлсэн хүүхэд бүрийн итгэлэн болсон миний сургууль их хүйсийн замыг нээсэн ирээдүйн 21-р зуун бидний сургуулаа. Өнөөдөр бид ирээдүйн хэмээх эрхэм матч ирээдүйн төлөө зүтгэсэн эрхэм буурлуудаараа ойж байна. Зуны дэлгэр сарын нар хуртай өдөр зүүн түн бахархан амгшиж байна. Өнөөдөр бид ирээдүйн хэмээх эрхэм мантраараа гойж байна. Ирээдүйн төлөө зүтгэж яваа эрэлхэг залуусаараа гойж байна. Хаврын уралдаанд ирээдүйн хэмээн цуглуулсан Хоймор нутгийн залуусыг хөгжлийн түүчээгээр мантайлж байна. Өнөөдөр бид ирээдүйн хэмээх эрхэм мантраар гойж байна. Ирээдүйн нэрийг зураад байсан эрхэм төгсөгчдөрөн гойж байна. Зуны ихэн үед 25 дахь удаагаан гойж байна. Зуны алдарнуудыг 25 дахь удаагаан төрүүлж байна. Өнөөдөр бид ирээдүйн хэмээх эрхэм мантраараа гойж байна. Ирээдүйн овгийг өргөж яваа эгэлхэн шавнараараа гойж байна. Намрын шаргал навцгийг 25 дахь удаагаан түүж баялаа. Насаараа бахархах бурхан шавнараа 25 дахь удаагаа үлгийдэн баялаа. За хүүхдүүдээ бүгдээрээ сайн байцгаана уу? За мундаг байна. За юуны өмнө бас өнөөдөр зуны ихэнх сарын шинийн 16-ны Мэлэг цайн өдрийн мэндийг энд хорон цугларсан нийт сургуулийн сурагчид, багш нар, ахмадууд, хүүхэд багчууд, байгууллага хамт олон бидний урилгыг хүндэтгэн хүлээн авсан аймгийн засаг дарга, савгчив, аймгийн засаг даргын тамийн газар, мөн энэ арга хэмжээг дэмжин хамтран ажилласан Мөрөн сумын засаг даргын тамийн газар, засаг дарга, түүний баг хамт олонд сургууль хамт олонныхоо өмнөөс болон хувьяасаа халуун талархал илэрхийлье. За өнөөдөр бид бүхэн 2023-аас 2024 оны хичээлийн жилийнхаа ажлыг, хичээл сургалтыг амжилт дахиад үрдөнг тайлагнаж байгаа ийм сайхан өдөр болж байна. За манай сургууль хамт олон энэ хичээлийн жилд 900 орчим сурагчтай 90 багш ажилтнтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүрж байна. За манай сургууль энэ хичээлийн жилд олон сайхан амжилт үрдэн акцийг бий болгосон. Хүүхдийн төлөө, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө, хүүхд хамгааллыг сайжруулахын төлөө олон бүтээж арга хэмжээг зохион байгуулсан. Мөн эцэг их олон нийт улс орны хэмжээнд тодорхой ач холбогдол бүхий олон арга хэмжээ үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн эцэг эхчүүд, төр засгийн байгууллага, дээр нь боловсрол шинжилгээ ухааны яам, аймаг сум, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран ажилласан ийм сайхан хичээлийн жилийг бид бүхэн өдөн өнгөрөөж байна.
За ингээд энэ амжилт үр дүнг бий болгоход хүн бүрийн оролцоо, хүүхэд бүрийн одоо хөгжил, эцэг эхчүүд та бүхний маань дэмжлэг, төр засаг, олон нийтийн байгууллагын маань хамтын ажиллагаа энийг бий болгосон гэдгийг би бас бахархалтайгаар хэлхийг хүсэж байна. За өнөөдөр энэ сургуулийн нээлттэй өдрөлөг тайлбарчил зохион байгуулж байгаа гол зорилго нь бол хүүхдүүд бид нар, сургууль бид, багш нар бид бүгд хамтаараа ямар зүйлийг бүтээсэн, ямар амжилт үр дүн бий болгосон, хүүхдүүд маань ямар чиглэлээр хөгжсөн бэ, ямар арга хэмжээнд оролцож сурсан бэ, хүүхдүүд маань ямар зүйлд өөрийгөө чиглүүлж, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй болсон бэ гэдгийг эцэг эхчүүдтэй, хүүхдүүдтэй нийт ард иргэдтэй тайлбарж байгаа ийм сайхан ач холбогдол зорилготой арга хэмжээ юм аа. Айгуу гой сайхан дайжгүй зохион байгуулалт гоё болж байна. Тэгээд авааслах хүүхдүүдтэй сурдаг уртаа амжилт хүсье юу ажлын өндөр амжилт хүсье юу. Авиаангийн одоо манай зээ охин сардмаа. Тэгээд өнөөдөр тайлбарч өдөр нарцаа баяртай байна. Маш сайхан болж байна. За Цэнгүүнжийнхаа талбайд орон зогссон эрхэм хүүхдүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Харин 25 жилийн настай 900-аад хүүхд сурж байгаа 21-р зуун цогцлог сургууль маань өнөөдөр нээлттэй өдөрлөг тайлбарчлаа энэ талбайдаар зохион байгуулж байгаа нь үнэхээр талархууштай сайхан байна. Энэ 25 жилийн түүхэнд 1000 орчим сурагчид энэ сургуулийг төгссөн байна. Өнөөдөр бас Өсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд дотроос мөрөн сумдаа хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургаж байгаа нь энэ сургуулийн бодлого багш нарын үйл ажиллагаанд үнэхээр талархууштай байна. 2024 оныг Өсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласан энэ хүрээнд хүүхдлөө чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Өсгөл аймаг өнөөдөр энэ 50,000 орчим хүүхдүүд дотор өнөөдөр та бүгдийн дунд байгаа ингэр дээрээ олон медаль зүгсэн урлаг, спортын, оюун ухааны олон сайхан амжилт гаргадаг сурагчид байна. Энэ сурагчдынхаа үйл ажиллагааг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Мөн одоо бидний энэ 50,000 хүүхэд дотроос эрхэн зөрчигдөж байгаа хамт олонтойгоо ийм сайхан байж чадахгүй хүнд байдалд байгаа хүүхдүүдээ бид нар бас хамгаалах хайрлах учиртайг бас энэ цохон тэмдэглэмээр байгаа. Ирээдүйн 21-р зуун цогцлбор сургуулийг саяхан байгуулж үүсгэжсэн гавьяат захирал маань зогсож байна. 10 гаруй жил удирдсан. Мөн энэ сургуулийг мөн л 10 жил удирдсан баяр сайхан захирал маань зогсож байгаа. Энэ 25 жилийн түүхийг бүтээсэн багш захирал сурагчид бүхэл хүмүүс өнөөдрийн тайланд өдөрлөгтөө хүрэлцэн ирж өнөөдөр ажиллаж байгаа багш ажилчдаараа сурж байгаа сурагч хүүхдүүдээрээ бахархаж байгаа бахархал үнэхээр бахархууштай сайхан байна. Ингээ бүх хүүхдүүдтэй сурлагын амжилт хүсье, амьдралын аз жаргал хүсье даа бүгд. Баярлалаа.
өнөөдрийн үйл ажиллагааны хүндэт тог Монгол Улсын төрийн далбаа сургуулийн тог мөн өнөөдөр 2023 оны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шилдэг хүүхдийн оролцооны байгууллага Эко элч клубын хүүхдийн тугаа мандуулах гэж байна. Тогийг мандуулж өгнө хэмээн сургуулийн захирал боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх багш Пүрүүжил багшийг хүндэтгэн өрье. Мөн өнөөдрийн үйл ажиллагааг хүндхэн хүрэлцэн ирсэн Хөвсгөл аймгийн засаг дарга Лавгж Өвданыг тог мандуулна хэмээн урьж байна. Цаамын сургуулийн ахмад захирал Баяр сайхан багшаа тог мандуулна хэмээн өрье. Сургуулийн үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяа багш Лавгсрын захирлаа тог мандуулж өгнө хэмээн өрье. Багш нарын төлөөлөл болгон Улсын мэдээлэл технологийн олимпиадын 14 удаагийн аварга мэдээлэл технологийн Улсын олимпиадын Батмөнх багшаа хүндэтгэн урьж байна. Сурагчдын төлөөлөл 2023 оны аймгийн хүүхдийн хөгжил оролцоо номинацийн онцлог хүүхэд даваа тулмыгаа хүндэтгэн өрье. Мөн сурагчдын төлөөлөл болгон Улсын бадминтоны спортын Улсын хошоо аварга аймгийн хошоо аварга 9 байнгын сурагч Энэрлийг хүндэтгэн урьж байна. (2023-аас 2024 оны хичээлийн жилд 900 сурагчид маань 90 багш ажилтнууд маань бүгдээрээ бүх нийтийн уухай бүжиг, флаш моб, дасгал хөтөлбөрийг завсралгаа хичээлийнхаа үйл ажиллагаанд хэрэгжилж зайлссан билээ. Ингэвэл одоо дасгал хөтөлбөрөө хүүхдүүдээ бүгдээрээ хийе. Одоо та бүхнийхээ өмнө баярын мэндчилгээ дэвшүүлэхээр ирээдүйн сургуулийн хөгжмийн боловсролын багш Мөнх сайхны төмөр өрөөнийг хүргье.
Энэ номдод хийж байгаа. За манай өнөөдрийн байгаль ухааны асар дээр ингээд физикийн электрон жаалгсан багцыг авсарснаар ингээд хүүхдүүд электрон жаалгын маань ингээд ном гэдэг. Энэ номны схемийн дагуу ингээд хүүхдүүд 5 дугаар анги хүүхдүүд хэлхээ бол ингээд өгсөрч үзэж байна. За энэ хүүхд маань одоо 5 дугаар анги анх удаага цахилгаан ихтэй өгсөрч байгаа. Яг энэ зургийнхаа дагуу схемээ хараад өгсөрч байгаа. Зэнэстэй өнө гоё юм байна. Юу бие гоё дамжуулж тогтоож бас юм ажиллуулдаг. Хэдийн анзаа өгсөж болт юм л. Энд ингээд байгалийн ухааны хичээлийн бүтээлүүд байгаа хүүхдийн болон багшийн өөрсдийнх нь хэрэглэгдэхүүн материалууд байж байгаа. За ингээд энд болохоор ингээд багш нарын хэрэглэгдэхүүн хөтөлбөр, за тэгээд даалгаврын сан хичээлдээ хэрэгэлдэг зүйлүүд, за тэгээд ингээд хүүхдийн бүтээлүүд байж байна. Энэ ингээд химийн хичээлийнх эко клубын бас тайлангийн хавсралт хэсэг нь байна. За ингээд хүүхдийн бүтээл, ингээд химийн хичээл байж байна. Хөгжлийн бүтээгч хөсгөлд энэ жил оролцсон энэ нөгөө байгалийн ухааны багш нарын бүтээл байж байгаа. За тэгээ ингээд дандаа хүүхдийн бүтээлүүд, энэ тэр хэсэг нь болохоор ингээд биологийн хичээлийн бүтээлүүд байна. Сургуулийн болон зөвхөн ангидаа хийж байгаа. Анги дотроо бас нөгөө багш мэргэжлийн багш нар нь хийлгэсэн бүтээлүүд байгаа. Энэ болохоор байгалийн ухааны 14 хоногийн аянаар нөгөө байгалийн ухааны хичээлээр хийсэн бүтээл нь энэ 11-ийн А ангийн хийсэн бүтээл, төрүүлсэн бүтээл байж байгаа. Энэ болохоор 10-ийн А ангийн хийсэн бүтээл, 2-т орсон бүтээл байна. Ингээд дандаа хүүхдүүдийн бүтээлүүд цаасан болон хим болон биологийн хичээл, за бас газар зүйн хичээлийн бүтээлүүд. Энэ ингээ газар зүйн хичээлийнх байна. Энэ бас газар зүйн хичээлийнх. Энэ бас газар зүйн хичээлийнх гэсэн. Тэгээ газар зүй, хим, биологи, физик гэсэн хичээлүүдийн бүтээлүүд байж байна. Тусгай хэрэгцээний оюун жаргалыг 11-ийн B-ийг сольж оюун жаргалын бүтээлүүд өнгөрсөн жил Хөгжлийн аймгийн шилдэг сольж байжсэн. Энэ жил мөн сумын шилдэг сольж болсон. Баяр манай төргийн дугуйлын болоод юуны адилет нийтлэлийн натурмартууд байна. Хар төргийн байгууллагууд байна бас. Ингээд өнгөрсөн 5 сард би арт гэж үссэн дамжтай орчод ирлээ. 2 бүтээл. Миний зурсан зураг байна. Энэ жаргалын намар гэж сая хотод арт-вер үссэн орчод ирсэн. Амжтай орчод ирсэн зураг байна. За энэ манай эмэгтэй тэнд бол тогтмол огш шавнырын бүтээлүүд. Ийсэн цэвэр бүдүүл өссөн бүтээлүүд байна. Энэ боотмоотыг малгай. Тэгээд энэ таны хавдаг уу гэдэг бүх хүүхдүүд ингээд ийсэн бүтээч
манай зааны хүмүүст бүтээл хамтаад энэ ингээд натурмартад байна. Өнгө натурмартад. За энэ баяраа өгсөн. Манай эрэгтэй технологи Ахмад багш Баярсан багш юм аа. Ийм бүтээл байна. Хөдөлгөөг энэ тоглоом. Нудраган голын механизмыг ашиглаад энэ бүхэн тоглоом хийсэн байгаа. Энэ маань ингээд хөдөлгөөр нэгдэх ингээд Мотоны авчир. За энэ өнгөрсөн усан загвараар мөнгө авсан. Энэ болохоор алт авч ирсэн. Энэ мөнгө авсан. Энэ хүрэл авсан. Ийм авцаагөр гахалтай бүтээлүүд байна. За энэ болохоор бид нар дизайн технологийн багшийн хамтарсан энэ цахилгаан ийм юу хонх цагтай хонх нэгээрээ амжилттай оролцсоо бид нодлоо. Энэ манай шавьяа зурсан зураг нь олимпиад оролцсон. Олимпиад гүн хөндөр өндөсөн шүү дээ. За энэ имжлэлийн олимпиадын бас бүтээл нэ. Энэ шимэр мөнх намуу гээд 11 ингэ сурагч. Мөнх намын бүтээл байна. За энэ миний сая нөгөө арт фест оролцсон. 20 саягийн уус гэдэг бүтээл мөн байна. За ийм амжилттайгаар манай авьяас цэврийн заа харгын нэгдлийн хичээлийн шинжилгээ төгсгөлөө хийж байна. За та бүхэнд маш их баярлалаа. During the New Year, because during New Year we like to eat some fruits, especially. Манай гадаадын секц өнөөдрийн үйл ажиллагаанд за сурагчдын бүтээл, за багш нарын өөрсдийн бас гаргасан бүтээлүүд байгаа. За ингээд гадаадныхаа секцийн одоо сурагчид багш нарын хамтарсан одоо ийм асрыг гаргаад ингээд үйл ажиллагаагаа танилцуулаад ингээд байж байна. За энд бол манай сурагчдын хийсэн ханын сонин байна. За энд уншсан номын тэмдэглэл байгаа. За энд болохоор манай 5 дугаар ангийн сурагчид бол өөрсдийнхөө танилцуулгыг хийсэн. За өөр манай 7 дугаар ангийн сурагчид болохоор ингээд mind map буюу оюуны зураглал. За энэ 11 дугаар ангийнх маань бас оюуны зураглал өнтер ингээд хийсэн байгаа. За багш нарын тухайд болохоор англи хэлний одоо сэдвчилсэн тойл бичиг, англиар зөв унших, арга зүй, хөлгөн одоо тоглоомууд англи хэл дээрх, за мөн одоо саад шалгалтын түгээмэл үгсийн жагсаалт, за энэ англи цагаан толгой үсгийн зөв бичих дүрмүүд гэх мэтээр орос хэлний тэн ялгал, за англи орос хэлний дүрмийн болоод үгийн сангийн гарын авлагуудыг хийсэн байгаа. За энэ үгэн картууд бол сэдвээр ингээд төрөлжүүлээд хийсэн байгаа. За хэлц үгийн тойлогчгууд байна. За манай гадаадны секцийн энэ онд хийсэн ажлын тайлан зургаар үзүүлсэн байгаа. Гэх мэтчлэн тэдгээр бүтээлүүдээр энэ өдрийн үйл ажиллагаанд оролцож байна. За энэ асар бол манай түүх нийгмийн ухааны монгол хэлний техникийн бүтээл бас сурагчдын бүтээлээр ингээд үзсэн гадсан байна. Сурагчдын өөрсдийн сурагчийн эмчилгээ сонины бүтээл байна. За тэгээд бас сурагчдын бүтээлүүд байгаа. За тийм төлөвтэй болохоор асуултанд хариулаад хүүхдүүд Монголын улс орчны асуултанд хариулаад хариулсныхаа югаар за энэ биерийн бичгээр нэрээ хичээж авч байгаа. Асуултанд хариулаад хариулсны одоо хариултаас шалтгаалаад шагнал аваад юм болж байна. За баг боловсролын 4-5 дугаар ангийн заа харгын нэгдлийн асарт тусгай хэрэгцээ боловсролын хүүхдүүдийн бүтээсэн бүтээлүүд ерөнхийдөө манай асар болны хүүхдийн бүтээлээр баялаг асар байгаа. За тэгээд ингээд энэ одоо номын богц аялуулдаг багшийн маань нэгэн туршлага номын богц маань байна. За ингээд өлгөөтэй байгаа нь бол ингээд хүүхдийн бүтээлүүд байгаад байна. Манай багш нарын өөрсдийн оюуны бүтээлүүд хийсэн ном, гарын авлага, зөвлөмж энэгээр бол одоо шинэлэг санаагаа гаргасан байдал маань байгаа. Энийг тайлбарлаж хэлэхээр одоо 5 дугаар ангийн сурагчдаас жагсаах шалгалт гэж ингэж
7 хоног дараалан авсан шалгалтын үр дүн танилцуулах гад ингээд бэлтгэсэн байгаамаа. Энүүгээр манай багшны баг боловсролын залуу багш Мягмар Цэрэнгийн бүтээлүүд ийм математикийн хичээлийн боршуурууд байна. За энэ хүүхд аваад ингээд ашиглаж болохоор хүүхдийн тоогоор хэвлэгдсэн ийм боршуурууд өөрсдийн хийсэн ном тавхимал гарын авлага ингээд сургалтын бүтээлээр ингээд сургалтын бүтээлээр баялаг асар майхан байна. Яг баг боловсрол Мягмар Цэрэнгийн юу ингээд юу тараа хөтрээд байгаа. Бүгдийн ингээд нэгээс 20 дугаар үзүүлэлээ. Ингээд 20 дугаар ингээд бүх сургалтад зориулсан математикийн тараа хөтрээд хайны ингээд хүрдтэй гэж. За дараа нь монгол хэлнийх байна. За ингээд бүх 20 дугаар ангинд ингээд дасгал байгаа. Дасгал бүр өөр тайлбарлсан байгаа. За тэгээд багслах үзүүлэнгүүд хийсэн. Одоо ингээд математикийн шил дэрхэд ингээд хэдээр багсах гэдэг. Тэгээ хүүхд болгоо ингээд аваад ирэх боломжтой. Мөн сайхан багшийн хийсэн хүүхдүүдийн бүтээл энэ 5 шуу маасаа бүгднийг хийсэн. Хүүхд болгоноороо хийсэн бүтээлүүд. Энэ хоёрын дээнгийн сургалтын хийсэн бүтээлүүдийг ингээд байлгуулсан. Өөрийн хүүхдийг олохтой яадаг вэ гэдэг ингээд хэрэглэгдэхүүнүүдийг өдөнгийн хүүхдийн ногоо ингээд хийсэн байгаа. Энэ 1-р ангийн 2 багшийн нөгөө дагуулах байгаараа залуу багшаа дагуулж байгаа Ахмад багшийнх нь тэгээд 2 багшаа хамтарч 1-р ангийнхандаа зориулж исэн гарын авлага байна. За энэ болохоор бичмэл ихийг 2 багш нь бичээд хүүхдүүдийн даган дуурайн гуулан бичихийг энэ гарын авлага байна. За энэ бол бие дан ажиллах дасгал ажлын бас 2 багш маань хамтран боловсруулсан байгаа математик Монгол хэлний. Энэ бол нөгөө бүгдийг хэвлээд хүүхдийнхаа тоогоор 2 ангид өгчихсэн зүйл байгаа. Тийм. За энэ бол нэгэн агийн амт болон өсвөлийн баяраараа ингээд хүүхэд болгоныгоо ингээд бүрхэн оннасэлж бичсэн шалгаруулсан юу байна. За ингээд энэ бол ерөөсөө энэ нэгэн вэгийн бас зуны даалгавар багш маань боловсруулад одоо ингээд бүх хүүхдтэй гар болгоод тарааж байгаа зүйл байна. За ингээд маш олон унших их 1-р ангид бол маш их олон унших ихийг багш нар бол боловсруулдаг байгаа. Ингээд анхныхаа үеийнээс нь ахуулаад уншиж байгаа ингээд бүх ихийг за маш их олон төрөлтөөр хийж хүүхдүүдэд тараасан байгаа. Тэр юм бүх төрлийн үлгэрээр хийсэн. Тийм. Одоо энэ бол ингээд нөгөө эцэг эхтэйгээ хамтраад нөгөө тэнхмээрээ хамтраад ингээд олон төрөлтөөр хийсэн ном болол ингээд 1-р ангийн хүүхдүүдэд уншиж сурж байгаа хүүхдүүд маань эцэг эхтэйгээ хамтраад уншихын одоо нөө арга хэмжээг дэмжихэд зориулаад эцэг эхийн маань бас оролцоотой давхар багшийн бас өөрхөн хүүхд хийсэн номнууд байгаа. Сонирхолтой байх үүднээс нь эцэг эхчүүд маань хамтраад ийм номыг бас бүтээлч өгсөн байдаг. Энэ бол маш том. За иймэрхүү зүйлүүдийг дэлгэсэн байна. За энд бол ингээд бүх үсгийн үзүүлэн маань бүгд байгаа 35 үсгийн үзүүлэн бол бүгдээр ингээд дараалал баач бичмэл дагуулдаг. За энэ хөөрхөн ном байна. Дасгал ажлын дэвтэр гэдэг бяцхан зохиолч гэсэн нэртэй. Энэ баг боловсролын багш Оюун Жимэг багшийн хийсэн бүтээл байна. Хүүхдийг их зохиол сургах анхны одоо алхмыг нь зөв тавих зориулагдсан ийм ном юм байна. Тэгэд ингээд эхлээд яасан, дараа нь яасан, эцэст нь яасан, юу болсон бэ гэхээр ингээд их зохиож энэний дагуу их зохиож сурах юм байна. Маш олон хуудастай, олон дасгал ажилтай нэг хөөрхөн ном байна энэ дээр. За багш нь бас энийг харлаа энэ дээр энэ хөөрхөн календар хийсэн юм байна. Тэгээд бүх дүрмүүдээ 1-р ангид ордог дүрмийг, 2-р ангид ордог дүрмийг тэгээд ингээд ардаа өгүүлбэртэй 3 ингээд 3-р ангид ордог дүрм, 4-р ангид үзэх, 4-5-р ангидаа ингээд үзэх дүрм гэдэг ингээд бүгдийг ингээд хөөрхөн хийгээд өгсөн. Тэгээ бас ардаа хараа энэ нөгөө нэг алдаад байдаг өгүүлбэр нь өгүүлбэр зохиолгохоор ингээд бичсэн ийм хөөрхөн бүтээлч юм хөөрхөн календарах хийн ч аваад хэрэглэж боломжтой, эцэг эхчүүд ашиглах боломжтой ийм хөөрхөн календар байна. Энэ манай дахиад зөвхөн танилцуулах замбар байгаа. Энэ манай ажилчид намар бичээд авснаас хойш засрын ажил хийдэг байгаа. Энэ манай ажилчдын танилцуулга байна. Энэ бид намар ажилчдаа орсноос ажилдаа ороод ингээд засрын ажил болон бодол 1-2 давхрын бүх засрыг ингээд өөрсдөө хийдэг байгаа. Нэг давхрын колорын хөлтөг эд нэг давхрыг ингээд байгууллагатай хамтарч хариуцлага хийдэг.
ингээд спорт нөгөө спорт заалны саяын танхиг ингэж тогтуулсан байгаа. Бид нар юунаас тогтуулсан. Энэ нөгөө өвлийн нөгөө нэг цаас зэрэг бүх нийтийн хог зөвлөлт цаас зөвлөлийн нэтгтэй гардаг манай хамт олон. Тэгээ манай хамт олон сая энэ нөгөө музей танхим ингэж тогтуулж байгаа. Тэрний сая манай хамт олон усан хэд олон толгой 35 дугаар байсан толгойг амжилттай зохион байгуулж ингэж хоод орон суугаар хавсан байгаа. Энэ манай музей намын сангийн танилцуулга бүгдээрээ ингээд гасан байна. Манай Ахмад захир музей, манай захир сууж байна. Энэгээр манай намын сангийн хүүхдүүдийн үзүүлэн танилцуулгад гарч байгаа. Энэ одоо хүүхдүүдийн ингээд нөгөө нэг намны тэмдэглэгээ ингэж гарсан байгаа. Өнөөдөр энэ манай сургуулийн хуучин уламжлал болон явагдаж байсан хаврын тайлан одоо хийж байна. Тайлангаа болохоор нийт эцэгчүүд өрн сумын иргэд заавал одоо өдөрж харуулж хандж байгаа. Тэгээд манай сургуулийн одоо цаа харгын нэгдсэх хамт олонд тусдаа өөр өөрийн хийсэн ажлаа тайлбарлаж байгаа юм онцлогтой байна. Хүүхдийнхээ урлаг спорт босод одоо авто усан зам интернетээр одоо босод өнөөдөр бүгд орсон юм бол цаашаа гэдэг улам өргөж бахаа. Энэ бол их хэрэгтэй зүйл. Итгэгчүүдэд сурталчилж байна, хүүхдэд сурталчилж байна. Бүгд биенээс асууж байна. Бүжгийн автод хүрээдэрээ тавын үе. Нэг өдөр яг хүүхдүүд ингээд бүжгийн автод хүрээдэрээ. Манай энэ ирээдүй цогцлогор сургууль бол 1999 оны 12 сарын 5-нд байгуулагдсан. За энэ үед бол нийгэм эдийн засаг хүнд бэрхшээлтэй ийм одоо сургууль байгуулахад маш хүнд одоо галддаг зуугтайгаар гэж байгуулж байсан юм аа. За байгуулсан хүмүүс нь болохоор тухайн үеийн засаг дарга Батцуур, Өлзий хутаг нийгмийн бодлогын хэлтсийн одоо тамгын газрын байцаагч. За эднэр бол голчлон одоо Ганбаатар гэж одоо тэр үеийн юу байсан цанхүүгийн одоо дарга байсан эднэр одоо санаачлаад тэгээ одоо намайг захирлаар тавиад 27 багш ажилчид 670 хүүхэдтэйгээр гэж үүсч байгуулагдсан юм аа. За тэрнээс хойш одоо ингээд 25 жил болж 25 жил бид нэр тайланчлаа энэ талбай дээр одоо хийдэг байсан. Намар бол хичээлийн жилийн эхлэлээ хийдэг байсан. Энэ үйл ажиллагаа сэргээж байгаа одоо ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа. Баяр хүргэе. За манай сургууль бол их онцлогтой. Цэвэр агаарт байрладаг. Хүүхдүүд явах одоо тийм боломжтой. Ер нь орчин цагт хүний одоо хөдөлгөөний дутагдал болж байгаа ийм цагт бол манай сургууль руу явсан хүүхд эрүүл чирэг байдаг. Бидний авсан судалгаагаар манай сургуулийн булчингийн хөгжил, уян хатны хөгжил гэх зэрэг биеийн тамирын чиглэлийн судалгаагаар манай сургуулийн хүүхдүүдийн юу бол их өндөр гардаг юм аа. За энэ сургуулийн биеийн тамирын чиглэлийг одоо үүсгэн байгуулж биеийн тамирыг удирдах байсан анхны багш нь бол Ёндангийн Эрхэнбаяр гэж багш байсан. Энэ бол Монгол улсын 10 төрөлтийн 2 удаагийн авраг ийм одоо мундаг тамирчин ийм хүн байсан. За энэ сургуулийн дуу хөгжмийг үндэслэгч Шоомбай Удамбор гэж хүн байсан. За энэ хүн бол Хөвсгөл аймгийн одоо ажиллаж байгаа олон дуу хөгжмийн багш нар олон урлагийн хүмүүсийг төрүүлсэн одоо театрт ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн нэлээд нь одоо манай багшийн шав. За энэ хүн бол 8 шарг гэж юуны морин хоорын хамтлаг байгуулж Хөвсгөл аймагт анхны хамтлагийг байгуулж байсан ийм байгаа. За тэгээд одоо бусад хичээлүүдийн багш нараас бол одоо манай физикийн багш Батөмөр, юуны математикийн багш Даваа, за Зэрэг гэж Зэрэг аймаг улсын олон удаагийн аваргууд энэ сургуулиас төрж гарсан. Манай сургууль бол
багш шилж авахдаа голддоггүй. Залуу багшаа шилж аваад сургаж, өөдөн татаж, залуу багшаа багш болгоход голчлон анхаардаг. За энэ чиглэлд бол манай Монгол хэлний багш Өлзий баярын шав, Бишиг жаргалын шавнар одоо манай сургуульд их сайн ажиллаж байна. Энэ жил аймаг улсад бол нэрээ зураг тулсан хамт олон болсон. За эдгээр Монгол хэлний хамт олондоо баяр хүргье. Бид нар бол энэ жилийнхээ ажлыг хөвсгөлийнхээ болон эцэг эхчүүдтэй ер нь тайлагнаж байгаа. Тэгэхээр энэ сургуулиас чинь дээд сургуулийг хоёр дээд сургуулийг зэрэг төгссөн одоо тийм хүүхэд Нэвсгбаатар гэж. Тэр бол одоо ч гэсэн Монгол улсын одоо мэдээлэл зүйн чиглэлийн олимпиадын аварга олон шавнар төрүүлдэг. Төвний багш нь мэдээлэл зүйн олимпиадын 14 удаагийн аварга Батмөнх гэж залуудаа манай сургуульд ажилладаг. За энэ залуу маань бол одоо бас олон ийм мэдээлэл зүйн шавнарыг төрүүлсэн байгаа. За ингээд одоо дурдаад байвал хичээлбэрээр одоо монгол хэл, англи хэл бүх хичээлээр бол ер нь амжилт дурдахад хангалттай амжилт байгаа. Өсгөл аймагт 3 захирлан зэрэг одоо аж төрж амьдарч бие биендээ тусалж бие биенээсээ зөвлөгөө авч ингэж байгаа. Одоо энэ сургууль бол ирээдүйн сургууль мөн. За баярлалаа. Хоёр захирлагаа нэг өрөө танарт харуулъя. За энэ ажлыг хүлээж авсан манай баяраа захирал. За баяраа захирлаас хүлээж авсан одоо манай Хөрөжал захирал гэдэг. За энэ захирлууд бол одоо бас уламжилж бие биенээ дэмжсэн, зөвлөгөө өгсөн, авсан тиймэрхүү байгаа. За ингээд бүх хамт олондоо дахин баяр хүргэе да. За баярлалаа. Гадаад хорон цогсон багш сургууль мужуулагчид, эцэг эхчүүд, манай ахмадууд, мөрөн сумын иргэд та бүхэндээ энэ өглөөний төмөн амгалан айлтсан мэдчихэд. Хүний насаар ярил яг идж агсаж байгаа 25 нас хүрч байгаа манай ирээдүйн сургууль бол энэ богинохон хугацаанд өөрийн гэсэн түгээг бүтээж чадсан, өөрийн гэсэн амжилтаа гаргаж чадсан, өөрийн гэсэн алдартнуудыг төрүүлсэн юм сургууль юм аа. Манай сургууль бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг босод тэгэх шамруулах энэ үйл ажиллагааг Хөвсгөл аймагт анх эхлүүлсэн сургууль. Одоогоос 10 жилийн өмнө 2014 онд Босны хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр манай хайхны онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн хүүхдүүдтэй хамт төлөвшүүлэх ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл тусад нь анги болгож байгаагүй. Ердийн хичээлээ сонсоод өөрийн тусгай хэрэгсээ дуусруу тэр төөрөө дамжуулсан. Энийг аймагт маш амжилттай хэрэгжүүлсэн. Манай энэ бол улсын хэмжээний туршлага болсон. 21 аймгийн хүүхдийн төлөө төвийн дарга нар, бусдын газрын дарга нар 5-6 аймагуд бүгд манай сургуульд ирж туршлага судалж байсан. Энэний үр дүнд манай энэ сургуулийн туршлагаар үндэслэж Хөвсгөл аймгийн одоо баг ихэнх сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжүүлэх төвтэй болсон байгаа. Манай энэ амжилтыг үнэлээд 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхд залуучд ээлжтэй Монгол улсын анхны шилдэг ерөнхий улсын сургуулиар шалгалт байсан юмтай гарч яасан. Түүнээс энэ хичээл зүтгэлтэй ажиллаж хандлагаа өсгөх чадсан багш сурагчтай өнөөдөр талархлаа илэрхийлье. Энэ үйл ажиллагаа одоо бас амжилттай үргэлжлээд явж байгаа. Энийг бас дуудаад таатай байна. Та бүхэнд хамгийн сайн хүнийг хүсье. Баярлалаа танд. Хэсэг хүслийн шараа өргөх ёслол эхлэхэд бэлэн боллоо. Ингээд анги хамт олонныхоо итгэл сэтгэлийн гэрчүүлж хөөргөн шавныхаа хүслийн шарыг хөргөж өгнө хэмээн анги удирдсан багш ангийн дарга нарынхаа төлөөллийг эрхэм болон
шавнырынхаа сурагчдынхаа өмнө барьж байна. Амжилттай бэлгэлэн хүүхэд бүрийн хүслээ бичин илгээсэн хүслийн шаа гэж байна. ирээдүйд тэмүүлсэн хүүхэд бүрийн эдгэрсэн болсон миний сургууль үргэлжлээд гэрэлтэн байх болтугай. Их хүслийн замыг нээсэн эрхэм шавнарын маань хүссэн бүхэн бэлэн байхыг хүсэн өрөөё. Зэ хүүхдүүдээ бүгдээ тэгээд 10 толоод шараа. Yes. Мөрөөдөлтэй болгосон ажил багшаараа өдөөж чи хобби зохиор амьдралд тэмүүлж бай. Хүслийн шаар ийхүү хорлоо. Айхөө 2023-аас одоо нийт хүүхдүүд маань үргэлжлүүлэн авиаслаг сурагчдынхаа тоглолтыг энэ хүү тайзнаас хүлээн аваарай. Нийт сурагчдаа баярлалаа. Бүгдээрэндээ зориулж алга ташийн хүүхдүүдээ амжилт хүсье. Хүсэл бүхэн бэлж авах болтугай. Баярлалаа. Авиаслаг сурагчдаа баярлалаа. Одоо өнөөдрийн үйл ажиллагааны хүндэтэй арга хэмжээ эрхэм амжилт гаргасан багш сурагчид, эцэг эхчүүд, ажилчдаа шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Зэрэгний шагналыг дурдъя. Дугаар номер 2024 0107 эрхэм хүндэт Б Цэнгэл таныг боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг таньдуулан Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх алгуу. Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны сайд Ил Инхан болон Улаанбаатар хот гэсэн байна. Энэхүү хүнтэй шагналыг гадаад хэлний гүнзгий сургалтаа ирээдүйн 21-р зуун сургуулийн санхүүгийн албаны ажилтан Няруу Цэнгэл эгч маань боловсролын байгууллагад 27 жил тасралтгүй ажилласан нөрих хөдөлмөрийн төр засаг саярхан энэхүү шагналыг гардуулж байна. Баяр үргийн хүүхдүүдээ. Нөрих хөдөлмөрийн төр засаг үнэлж боловсрол шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа. Дахин баяр үргийа. Баярлалаа. Сургуулийнхаа ажлын сайхан шагнал тасалбар байна. Нэг хатад баярлалаа. Дараагийн шагналыг хаалтын үйл ажиллагаа энэ жилийнхаа сасан мэдсэн одоо хийсэн бүхнээ тайлбарлаа. Энэ сайхан шагнал тасалбар байна. Дараагийн шагналуудаа гардуулъя. 8-ын А ангийн сурагч Б Нямжаргалт Улсын олимпиадын 2-ын даваанд физик судлах туунаар өөрийн ухаанаад ажиллан амжилтанд оролцож 3 дугаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн тул талархаж амжилтыг тань батламжлав. Оюунлаг ирээдүй өн мөнхөд оршин байх болтугай. Ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн захирал Ц. Бүрүжил 2024 оны 5 сарын 22
За улсын олимпиадын 2-ын даваа буюу аймгийн олимпиадад амжилт гаргасан сурагчдаа алдаршуулж байна. Батламж 8-ын аймгийн сурагч Амуур Мөрөн танд улсын олимпиадын 2-ын даваанд төвийн бүсийн математик судлах туханаар өөрийн оюун ухаанад ажиллан амжилтаа оролцож 3 дугаар байр эзэлж хүрэл медаль талархаж амжилтыг чинь батламжлаа өгсөн байна. Гадуурлыг өчрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн захирал Ц. Пүрвжал гэсэн байна. Зүүн улсын олимпиадын 2-ын даваанд математик орос хэл судлах туханаар 2 болон 3 дугаар байрыг эзэлсэн тул батламжлуу. Долоогийн В-ангийн сурагч Биндрия. Улсын олимпиадын 2-ын даваанд орос хэл судлах туханаар хүрэл медаль хүртсэн тул батламжлуу. 7 В-ангийн сурагч Мегмар Сүрэн танаа гэсэн байна. Халуун баяр хүргье. Мөн улсын олимпиадын 2-ын даваа буюу аймгийн олимпиадын орос хэл судлах туханаар 2 дугаар байр мөнгөн медаль хүртсэн 7-гийн В-ангийн сурагч Болор Чимэг таны амжилтыг батламжилж байна. За мөн 5, 9, 12 дугаар ангийн аймгийн олимпиадад амжилт гаргасан сурагчдын шагналыг Эрдэмийн баярын үйл ажиллагаанд гардуулсан байгаа. За дараагийн шагналыг дурдъя. Ирээдүйн сургуулийн Чэн Ямаа багштай 1-ийн В ангийн хамт олон танаа 1-р ангийн сурагчдын унших чадварыг дэмжих сайн сурагч сайн анги хамт олон 2024 зөв ойлгож унших чадвараар улс аймгийн стандарт буюу 50%-аас дээш уншсан хүүхдийн үзүүлэлт олгох ярих чадвар хүүхэд бүрийн бичих хүсэх чадварыг эзэмшүүлэх аймгийн төвшөнд аймгийн 94 бүлгээс 82.1%-ийн амжилт үзүүлсэн тул баяр хүргэж батламжлуу. Төвсгөл аймгийн боловсрол шинжилх ухааны газар 2024 оны 5 сарын 22 гэсэн байна. Залуус бид агуулга мөрөдөлтэй. Мөн тус уралдаанд амжилтаа гаргаж 94 бүлгээс 82.7%-ийн амжилт үзүүлсэн тул амжилтыг тань батламжилж байна. Төвсгөл аймгийн боловсрол шинжилх ухааны газар эрхэм мөндөд ирээдүйн сургуулийн Баттулга багштай 1-ийн А ангийн хамт олон Энхтэн багштай 6 В ангийн хамт олонд бэлтгэсэн багш Хишиг Жаргал Монгол хэлэгчиг уран зохиолын судлах ухаанаар анги нийтийн стандарт цорил олимпиадад амжилтаа оролцож аймгийн төвшөнд мандайлан 2 дугаар байр эзэлсэн тул батламж хадгалуулав гэсэн байна. 3 дугаар байр эзэлсэн Солонгой багштай 7 В ангийн хамт олонд батламж хадгалуулав. Бэлтгэсэн багш Монгол хэл уран зохиолын багш Мөнгөн Баясгалан. Ирээдүйн сургуулийн баг боловсролын менежер Их Жаргал танаа 1-р ангийн сурагчдын унших чадварыг дэмжих сайн сурагч сайн хамт олон 2024 уралдаанд 50%-аас дээш уншсан үзүүлэлт ойлгох ярих чадварыг ахиулсан зөв менежмент зөв арга зүйгээр удирдан чиглүүлж амжилт үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлж аймгийн түвшинд 5 дугаар байранд орсон тул амжилтыг тань батламжилж баяр хүргэе. Хүүхэд бүр тэгш боломж олгоё. Боловсрол шинжилх ухааны газар гэсэн байна. За аймгийн нийт 33 сургуулийн нийт бүлгүүд дундаас эхний 5 дугаар байрыг баг боловсролын тэнхим эзэлсэн байна. Нийт баг боловсролын багш сурагчдаа баяр хүргэе. Аймгийн төлөвлөлтөд уншиж бичиж сураад амжилт гаргасан уншиж бичиж сурахаас гадна ойлгохноо зураг чадварыг бас давхар эзэмсэн байгаа. Ингээд нийт сурагчдаа эдний өндөр амжилт хүсье. Аймгийнхаа унших чадвар 1-р ангиудын унших чадварынхаа уралдаанд амжилтаа оролцсон бүсгэн нөхөж амжилтаа баярлалаа. Аймгийн хэмжээнд тэргүүнээр 10 гарсанд маш их баяртай байна. Төрөл шавнастай амжилт хүсье. 5-ийн А ангийн сурагч Амар Баясгалан овогтой Булган Тамир анги хамт олон мандайлан суралцаж амжилт гаргасан тул сургуулийн чадварлаг сурагч нэмгээр шагнав. Одоо спортын зэрэг цовны үнэлгээг уншиж танилцуулъя. Төвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Болдбаатар спортын зэргийн үнэмлэх дугаар 130 эрхэм мөндөд С инх билгөөнд Төвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны дүрмийн 16-гийн 1 заалтыг үндэстэн 2 дугаар зэрэг олгов. 2023 оны 12 дугаар сарын 22 инх билгөөн өрж байна. Төвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны
16-гийн нэг залтыг үндэстэн спортын 3 дугаар зэрэг олгоо. Эрхэм хүндэт дархан болдоогтай марл одоо таныг урьж байна. Аймгийн хөлбөмбөгийн холбоо. Мөн хөлбөмбөгийн холбооны 3 дугаар хөлбөмбөгийн спортын 3 дугаар зэрэг эрхэм хүндэт дамнаг сэрүүн авахтай Эрдэнэ тунгалгыг урьж байна. Мөн хөлбөмбөгийн спортын 3 дугаар зэрэг олгоо. Эрхэм хүндэт цэвэл сүрэн авахтай баясах төгөлдрийг хүргэе. Мөн хөлбөмбөгийн спортын 3 дугаар зэрэг олгоо. Эрхэм хүндэт сэлэнг таныг урьж байна. Сэлэнг. Мөн хөлбөмбөгийн спортын 3 дугаар зэрэг олгоо. Эрхэм хүндэт төгс баяр авахтай ариун үжин урьж байна. Одоо олон улсын математикийн Кенгуру олимпиадад амжилт гаргасан сурагчдын нэрсийг дурдъя. Кенгуру олон улсын олимпиадын 2 дугаар зэргийн диплом. Эрхэм хүндэт 4-ийн В ангийн сурагч Сэрж Бадам, 6-гийн В ангийн сурагч Буян Заяа, 6-гийн А ангийн сурагч Төвшин Жаргал, 6-гийн А ангийн сурагч Болор Эрдэнэ, 7-гийн В ангийн сурагч Баяр Цэцэг, 7-гийн В ангийн сурагч Мягмар Сүрэн, 8-ийн А ангийн сурагч Амуур Мөрөн. За олон улсын Кенгуру математикийн олимпиадад 2 дугаар зэргийн дипломын болцол хангасан сурагчдыг урьж байна. За олон улсын Кенгуру математикийн олимпиадын 3 дугаар зэргийн болцол хангасан сурагчдыг дурдъя. 6-гийн Б ангийн сурагч Эрхэс, 7-гийн В ангийн сурагч Болор Чимэг, 7-гийн В ангийн сурагч Төгс Эрдэнэ, 7-гийн В ангийн сурагч Маргад, 7-гийн В ангийн сурагч Бендрия, 7-гийн В ангийн сурагч Цэлмэг, 7-гийн В ангийн сурагч Наран Гэрэл, 7-гийн Б ангийн сурагч Давгачир. За одоо манай ирээдүйн 21-р сургуулийн үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяа багш Лавгсүрэн багшийнхаа нэрэмжит шагналуудыг дурдъя. Эрхийн бичиг Монгол хэл уран зохиолын багш нарын бүлгэмд 2023-аас 2024 оны хичээлийн жилд байгууллага хамт олноо үлгэрлэн манлайлаж ажлын амжилт үр дүнгээр улс аймаг сум сургуулиудаа өндөр амжилт гарган ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж өгөөмөр тур амралтын газарт амрах эрхийн бичгээр шагнав. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэсэн энэ хүү эрхийн бичгийг Монгол хэл орон зохиолын багш нарт гавьяа тогш маань гардуулж байна. Мөн гавьяа тогшийнхаа дараагийн шагналыг дурдъя. Эрхэм хүндэт эцэг эх 9-ийн В ангийн Мягмар Жавтанд 2023-аас 2024 оны хичээлийн жилд хүүхдийн хөгжил оролцоог хангахад багш байгууллага хамт олонтой хамтран ажиллаж идэх зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж талархал хадгалуулан сургуулийн ахмад захирал Монгол Улсын гавьяа тогш Лавгсүрэнгийн номын дээжсээс дурсахгүй таны хүүхдийн сайн сайхны төлөө зориулсан үйлс бүхэнтэн дэлгэрч бадарч байхын хөрөөлийг өргөе. Сургуулийн захирал Зэврүүжил ахмад захирал Монгол Улсын гавьяа тогш Лавгсүрэн гэсэн байна. Эрхэм хүндэт Мягмар Жав. 8-ийн эцэг эх Өөрийн Туяа, 5-ийн Б ангийн эцэг эх Сасар таныг урьж байна. Сасар. онд 2 жижигхэн бүтээл Түүхний ухааны багш Соён Далайтайгаа хоёулаа хамтраад тэгээд бүтээсэн байгаа. За энэний нэг нь үгийн бичиг хөдлөх арга зүйн ном, нөгөөх нь мэдлэг хөндлөх Монгол ёс уламжлал гэсэн ийм хоёр сэдвтэй ном байгаамаа. Энэ номынхаа дээжийг аймгийн засаг дарга тав зөвхөн гардуулъя. За, эрхэм гавьяа тогшноо
Баярлалаа. Эрхэм багш нар нь мэдлэгээ дэвшүүлбэл бэлэн болсон байна. Ингээд тайзнаа хөгжмийн боловсролын багш Инх Мөрөнгө, агуулсралын багш Дэжидмаа, агуулсралын багш Наран Солонго, математикийн багш Сүрэн Гундаг багш нарыг урьж байна. За юуны өмнө зуны сайхан өдрийн мэндийг нийт өсвөчүүд, мөрөнчүүд, ирээдүйн сургуулиар овгуулсан бүх одоо бас шавь нартай хүүхдүүдтэй багшаа зэгстэй өргөн дэвшүүлье. За өнөөдөр манай сургуульд 2023-аас 24 оны хичээлийн жилийнхаа тайлбарлал мөн өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ арга хэмжээнд манай сургуулийн бүх одоо 90 орчим багшаа зэгсэд 900 орчим хүүхдүүд маань оролцож байгаа. За мөн одоо эцэг эхчүүд бас хамтран ажиллаж энэ арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ өдөрлөгийн гол зорилго нь бол хүүхдүүд хичээлийн жилд юу сурсан бэ? Ямар зүйлээр оролцсон бэ? Ямар байдлаар өөрийгөө хөгжүүлсэн бэ? Ямар үр дүн ахиж бий болгосон бэ гэдгийг анд найз нар, эцэг эхчүүд хамт олон ард иргэдтэй ингэж тайлбарлаж байгаа ийм одоо сайхан арга хэмжээ болж байгаа. Тийм учраас бол цаашдаа бид энэ одоо сургуулийнхаа үйл ажиллагааг олон нийтэд бас хүргэх, олон нийтийн бас санал санаачлал энэ зүйлүүдийг бас арга хэмжээнд хүлээн авах тусгах ийм одоо зорилготойгоор энэ арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг бас зохион байгуулж оролцсон нийт багш нартай, хүүхдүүдтэй, эцэг эхчүүдтэй, за дэмжсэн төрийн болон төрийн багш байгууллагын хамтаа бол бас хамтлагийнхаа өмнөөс талархал илэрхийлье. За энэ арга хэмжээ цаашдаа тогтмол одоо явагдахаар бид хүмүүс ингэж төлөвлөж явж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Яг одоо та бүхэндээ аймгийн шаан наадмын шилдэг арилгагч маань өглөөрөө үзүүлж байна. Бүгд хүүхдүүдтэй хадаа арилгагчтай баяр хүргэе. Хүүхдүүдтэй баяр хүргэж ялгадагш.
даваа шахаа нэрмжид шагнад гардаг болсон байна. Ингээд шагнад гардаг юм чинь Монгол улсын зөвлөх өгч гавь багш тасрын дахин байгаа юм сургууль захирал хөтөлбөрийн бодлогод зөвхөн гэрэж багшаараа Орчууд Улсын математикийн олимпиадын хошоо авраг эргүүгийн даваагийн нэрэмжит математик сурлагтхууны англи нийтийн олимпиадын 1-3 дугаар ангид оюун ухаанад ажлын амжилтанд оролцсон дижитмаа австай 3-ын Б-ийн хамт олонд тэргүүн байрлалын тул өргөмжлөлөд цам хадгалдаг математик болон шинжлэх ухааны хаан математик мэдээллийн захарга 1-р 2024 оны 5 сарын 24 гэсэн байна. За тэд байранд Боёш багштай 3-ын А-гийн хамт олон шалгалсан байна. Баяр хүргэе. За 3-р байранд цогцлмаа багштай 3-ын В-гийн хамт олон шалгалсан байна. Хатан баяр хүргэе. Хатан батгалзахны 4-р ангийн Чэйтэкартоли 4-р ангийн 3-р байр Мөхтэй багштай 4-ын В-гийн хамт олон шалгалчээ. Баяр хүргэе. Тэд байранд Нямбис багштай 4-ийн Б-ийн хүүхдүүд маань шалгалсан байна. Баяр хүргэе. Тэргүүн байранд Наран Солон багштай 4-ийн А-ийн хамт олон маань шалгалчээ. Хатан баяр хүргэе. Өргөжлөлөн 7-аас 9-р ангийн шагналуудын 3-р байранд Баярны багштай 9-ийн А-ийн хамт олон шалгалсан байна. Баяр хүргэе. 2-р байранд Сугартуй багштай 8-ийн А-ийн хамт олон шалгалчээ. Хатан баяр хүргэе. 7-аас 9-р ангийн тэргүүн байранд Солонгоо багштай 7 В-ийн хүүхдүүд маань шалгалсан байна. Хатан баяр хүргэе. Шансаар шалгалсан авиацлог оюунлог багш сурагчдаа дахин нэг удаа хатан баяр хүргэе. Сонгон секцийн хүүхдүүд маань цаг бүхэнд өдөрт тавтаа үзүүлээ баярлалаа.
Тэгээд энэ тайлбар чиглэл дээр нь одоо сургуулийн лекцийн өдрийн арга хэмжээ зохион байгуулалттай хүн бүр идэх чадал оролцоогоороо оролцсон бүх хүүхдүүд та бүхэндээ багштайгаа эцэг эхчүүд та бүхэндээ ажилтнуудаа мөн садуун талархал илэрхийлье. Манай хүүхдүүд та бүхэн сайхан байна. Бүгд юмд оролцдог байна. Бүгд өөрийгөө нэг идэвхтэй тавтай. Багцлын байна гэж эндээс харагдаж байна. За өнөөдрийн аргад яг энэ тайлбар дээр 170 орчим хүүхдүүд гарч өөрийнхөө оролцоо, өөрийнхөө авьяас, өөрийнхөө хөгжлийг бас олон нийтэд харууллаа гэж ингэж бодож байна. Мөн өнөөдөр нийт манай сургуулийн багш нар ажилчид маань энэ 8 сайхан асарт үтгэлгээ гаргасан байгаа. Энэ үтгэлгэнд манай багш нарыг нийт 270 орчим бүтээл бас тавигдсан байна. За энэ арга хэмжээнд бас ийм олон багш нар маань ийм олон хүүхдүүд тав маань хамтарч бүтээлээрээ үтгэл гаргасан явц бас талархалтай байна. За мөн манай сургуулийн өдийн цай, өдийн хоолоор үйлчлүүлдэг 430 хүүхэд байдаг. За энэ 430 хүүхдэд үйлчлдэг манай сургуулийн өдийн цай галтгооны хамтлагын маань тэнд бас өдийн цайныхаа дээжээр та бүхэнд үйлчилсэн. За энд бол одоо хүүхэд, эцэг эхчүүд, бусад хүмүүс хамрагдсан 300 орчим хүн энэ өдийн цайны маань дээжийг хүртэж энэгээр бас үйлчлүүлсэн байна. Энэ бол одоо бас сургуулийн өдийн хоол, өдийн цай хүүхдүүд маань ямар чанартай бас хүрдэг гэдгийг та бүхэн маань мэдэрсэн байхаа гэж ингэж бодож байна. Цаашдаа ирж буй 2024-өөс 2025 оны хичээлийн жил бид бүхэнд амжилт хүсэл ариунтаа үзүүлсэн ажил ихтэй ийм сайхан бас хичээлийн жил ирэх байхаа гэж найдаж байна. Тэгээ бүгдээрэнд нь дахин баярлалаа гэдгийг хэлье. Та бүхэн маань өндөр их амжилттай өргөн их хөдөлгөөнтэй байхад туслаа гэж өрөөё.